Ингээд өнөөдөр Колорадо мужийн Монгол сургууль дээр минь бас нэгэн эрхэм зочид ирсэн байгаа. Яг одоо бидний өмнө Монгол Улсын их хурлын гишүүн Мөнхбат маань Мөнхбат гишүүн Монгол сургуулийн хамт олон болон эцэг эхчүүд та бүхэн толгой клубын энд хүрчээрсэн бүх хүмүүст одоо та нартай чин сэтгэлийн үгээ хэлж мэдчигээ дэвшүүлье гэсэн үг байлээ. За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе.
Тэгээд энэ арчлалын үлгий болсон Америкийн нэгдсэн улсад бас монголчуудын төлөөлөлд энд амьдран суугаа хэрхэн тааваханд одоо хамгийн сайн сайхныг хүсмээр байна. Тэгээд энэ Америкийн нэгдсэн улсад нэг 40 гаруй монголчууд байдаг гэж одоо ажиллаж амьдарч байгаа гэж одоо бид нэр ойлгодог. Тэдний хамгийн одоо түүчээ болсон хамгийн анхдагч хүмүүс бол Денвер очин хот энэ Колорадо мужид бол анх ирж суурьшиж дараагийн монголчуудаа одоо над Америкийн нэгдсэн улсад ирэх ийм боломж нөхцөлийг ингэж олгож ирсэн гэж одоо бид нар ойлгодгоо. Одоо тийм мэдээллийг ч гэсэн ингэж авсан. Тэгээд та нар бол анхдагчд юм байна. Та нар бол одоо манай Монгол улсын бас бахархал болсон ийм сайхан эрхэм хүмүүс юм байна гэж одоо та нартай хэлж хамгийн сайн сайхныг хүсэж байгаамаа. За манай Монгол улс бол одоо дэлхийд үнэхээр одоо бахархан түүхтэй ийм одоо сайхан улс орон сайхан үндэстэн. Та нар минь энэ улсынхаа одоо үе соёл, улсынхаа одоо бахархал энэ зүйлсийг үр хүүхдүүдэд түгэх, үр хүүхдүүдэд ойлгуулж мэдрүүлэх энэ зүйлийг ингээд аваа явж байгаа. Энэ Монголынхаа одоо энэ ондоошлыг хайрлаад, хадгалаад, хамгаалаа явж байгаа нь бол хамгийн том одоо нэгдүгээр та нарын маань үүрэг, хоёрдугаар та нарын маань одоо том одоо буян гэж одоо би бол хэлмээр байна. Манай Монгол улс бол дэлхийн одоо талыг эзэж ирсэн ийм том эзэнт хөрмийг бүтээсэн ийм сайхан түүхтэй. Одоо бидний хамгийн чухал бас нэг зүйл бол бидний хэл суул. Бид нар одоо цорын ганц босоо Монгол бичгтэй улс үндэстэн. Хоёрдугаарт нь манай одоо өнөөдрийн сайхан уран уншлагын наадам болж байна. Бидний энэ одоо хэндж байхгүй энэ нэг сайхан ямар тунгалаг хэлээ сурч мэдэх. За түүнийгээ ингээ бас нэг дараагийн үе хүүхдүүдэд өвлүүлж үлдээх. Энийг одоо хайрлаж хамгаална гэдэг бол одоо маш чухал зүйл. Тэгээд энэн дээр та маань сайхан түүчилээд энийг бий болгоод ингээ явж байгаад нь бол үнэхээр сайхан санагдаж байна. Тэгээд энэ Монгол сургуулийг одоо 20 жилийн түүхийг одоо бүтээсэн ийм сайхан сургуулийг анхлан одоо үүсгэн байгуулсан манай Инг Дүүрэн багш. За тэгээ өнөөдөр ингээ аваа явж байгаа. Сая тэр анхтай захиралтай бид нар нэлээд олон зүйлүүдийг ярилцлаа. Энэ багш нар одоо манай хүүхдүүдэд өгч сургаж байгаа эцэг эхчүүд та нар манд үнэхээр сайхан байна, мундаг байна, бахархмаар байна гэж одоо та нартай хэлмээр байна. Тэгээ ажлыг хэмждэг. Үсэг манай Инг Дүүрэн багш бол манай Дундуу аймгийн уугуул хүн. Бид нар ингээ Дундуу аймгийн төлөөлөлтийн өнөөдөр энэ Америкийн нэгдсэн улсын Денвер хотод одоо ажлын айлчлал хийгээд ажиллаж байгаа. Бид нар энэ Колорадо мужийн одоо Грилли гэдэг хоттой манай Дундуу аймгийн төв Мандлаа хот эгчдүүсийн харилцаа тогтоох ийм зорилготой энд ирж ажилласан энэ цаг үе маань ингээд өнөөдөр та нартайгаа уулзалдах юм боломжийг одоо олголоо. Тэгээд их сайхан байна. Тэгээ өнөөдөр ингээд энэ Колорадо мужийн хүүхдийн уран уншлагын наадам мэдээж тэмцээн уралдаан болж байна. Тэгээд энэ одоо арга хэмжээнд нь эдний зүгээс одоо энэ шаналлынхан санд нь $300 хандуулъя гэж одоо бодсон юм аа. Тэрийг захиралтай хөө. За тийм. Далаа тусна гэдэг. Манай зурагч. Манай зурагч. За тэгээ бүгдээрэнд нь хамгийн сайн сайхныг хүсье. Аз жаргалыг хүсье. Хүүхдүүдэд ирээдүйн Монгол улсыг одоо бүтээх бас дэлхийн өөрчлөлтийг авчрах ийм мундаг одоо мандаалагч нар лидерүүд болоосой гэж одоо хүсэж байна. Тэгээ хамгийн эцэст нь хэлэхэд гадаад байгаа монголчуудад би ганцхан зүйл хэлж байгаа. Та нар маань ямар нэгэн байдлаар эхлээд эргээд эх орондоо очоор нөлөө үзүүлээрээ. Монгол улс бол хөгжин дэвшилж нэг л нэгтгэд одоо Америкийн энтэй одоо хөгжих болтгоо гэж бид нар үргэлж хүсдэг. Тэгээд энэ хөгжил дэвшээ та нар маань гэсэн энд ажиллаж амьдарч байгаагийн хувьд эндээс олж авсан мэдлэг мэдээлэл
тэр олон зүйлээ Монгол улсынхаа одоо хөгжил дэвшид зориулаарай гэж одоо хэлэх байна. Бүгдэнд нь баярлалаа. Аян сонсоод. Ингээд өнөөдрийнхөө уран зургийн наадмын хөтлөг 2 хөр хүүхдэд танилцуулъя. Монгол хэлний 3 дахь ангийн сурагч Төгөлтөд. Монгол хэлний 1 дахь ангийн сурагч Азидаг. Уран жиргэн наадамд хүрэлцэн ирсэн тааныхаа амрыг гэрэн мэдчлээ. Сайн байцгаана уу? Уран жиргэн наадамд орж буй бяцхан дөрөвтэй болон найз нартаа амжилт хүссэн баяр хүргэе. Аавтайгаа наадамд мордож хурдан марунагүйч би Монгол хүүхдээ. Ахтайгаа байралдан дээлээ уурж хуруу тугал эргүүлээгүйч би Монгол хүүхдээ. Алсын Америк цуугаа Монгол хүүхдээ. Туг сүлттэй тулг шүтэй Монголоо. Ээжтэйгээ сайлангаач тугал тавиагүйч би Монгол хүүхэд. Эмээтэйгээ аргал явж үлгэр ярагүйч би Монгол хүүхэд. Би холын хол Колорадод суугаа Монгол хүүхэд. Би ууж дээлтэй Улаанбаатар парктэй Монгол хүүхэд. Багангаас эхэлж байгаа. За бүх наснд маань хүүхдүүд маань суглаа суулцсан байгаа шүү. За эхнэ. Эхний хүүхэд Болжмор шүлэг Пүрэв Батын гэрэлт 3 нас. Бама хахад баби. Бама хахад таха тата ава баха тата ушин тагус шорахая бама хахад ката баутера тутата ава баха тата ушин тагус шултата тутата тикту Дараагийн шүлэг Гэрэм Мяглаар Сансар баярын сод бэлэг 5 нас. Зүймэл хосон тооныг нь лай зүснэл цуудбар үнийг нь лай зумбархэд багныг нь лай зүрхэн хэлбэрт галыг нь лай үлзийн нүдэд ганыг нь лай өргөө гэрэгэн бүхэд нь лай өөдөө голомцор мөнгөд бадарцгаа өнөр бүлэр ашиж арагдгаа. Би Монгол хүү шүлэг Пүрэв Батын гэгээлэн 5 настай. Анкиута балгаса матигэ төсөс атахан нутка олгэн гэбатэ тэхэманасомгэсэ асибаласэпэ тэгэсэн ханэка сэтгэ багта хак улэц багасэ усаа багэмсэ усота тэнгал элэ багэмсэ Сайхан санагтай электрохменттэй хископалинаас халигнотын бүдээ. Амис шүлэг Лавг сүрэнгийн ивэл 5 нас. Орон даавар шагалаа гутлан дотор чүлээ. Хэнцүү очиж гэж хүүхдүүд намайг шаавнда та нар миний амсыг харсан уу? Цэрэг байгаа тулуунаас бамруулсан нь баруун хөлөнд уулзчихв. Яахиндэ багуунаас зүүнээс бэж авах гадаамшиг угтаас ханаас уучтаас гадаамшиг хамаг чадлага би хүүе гэж хашглаа хагутан бас хүүе гэж сонсогдлоо хөвч антайн бан хүний хэлийг мэдсэн бан шинэн ягдаг бан шинхэн найзтай болоо би татан багсан хаан одоо би юунаас вэ
Шүлэг ээжийн сургаал шүлэг. Тэмүүлэнгийн 9-5 нас. Найрсаг сайхан айштай байвал найзууд орондоо байдаг ингэсэн өөр өчөби инээж явбас уртудаа настаг ингэсэн хүний үгийг сонсож явбас өөртөө тустай ингэсэн эрдэн намыг их сурвас эрхэн бэм тэр ингэсэн надад ингэж хийсэн эрхэмсэн санд яваарай ингэсэн. Барилгачин баяраа шүлэг. Дамдан доржийн мичид 6 нас. Ая ате ачемете бэсэбэн амэдата өвэнэкэн оннаман бэсэсэн оннам балак госиногэн ухинсэлэ кумэлэг бая онник бэсэм баш хаккет балэсэнюм. Миний имаа мундаг, юм бүгдийг мэддэг, үзэг домог ярьдаг, үнэн сургаал хийдэг. Миний имаа мундаг, юм арвы хүү хайрыг бариад өгсөө би өсөж явлаа. Анги хүүтүүтэй гинэт тараад ут баттэр токерслоо. Харин ната ус бэдгва хэнгэ жингэр хүү маажараг. Токсор багат ата бичтэй чи гэд том баггүй танихаар байхдаа үгүй үгүй үнэхээр сүтээ юм болсон юм а. Уса аваад ирч явтер урамтай сайхан ахиж явтер томнохэ ахиж натуутай лашуу ави хөө архтай аргүй хүнтэй уса амун би хийчлээ хасгүй томнохоны хард нюр тосонгүй Хуп хэтэд зэрэгчат хүү жараас мэндээс лашуу утсан хүмтэй уса амун тахад хийчлээ. Хоёр хүнтэй усад хахад. Хойноос минь тэр хүү чатсангүй. Тэмээ шиг томнохэ тэрийг хадаад унтлаа. Басан явцыг Уутэй хэрвэр
Икшигөхөнтэй эдгэх барвуу эдэ энэ хотод дэргээд эмэмэн бас жанахал байх та. Аршин утаа болсон малчны гэрт төрсөн би атархэн утгаа үлгий мингэж боддог. Цэнхэр манан сууналсан алси бараг ширтээд цэлхэр сайхан утгаа сэтгэл багтан харахад үлээж байгаа салхинд өмсөж байгаа юмшигт Улшулт ээжмийн гар илээж байгаа юмшигт арл Ингүй сайхан санагтад элэг зүрхмийн долдолж хосгүй баярны нүлмэс хоёр нүдмийн бүртээг Хэнти ханга соёны өндөр сайхан нурнууд хайр зүгийн чимэг болсон хөвч уулнууд Минэн шарах намны өргөн их гавууд өмнө зүгийн манлай болсон элсэн манхан дагнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн онон туулын тунгалаг айрын мөрнүүд хотол олны эм болсон горих булаг ашаанууд хөвсгөл угас бүрийн гүн цэнхэр нурнууд хүн малын ундаа болсон тайран бүр снууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Дэнер хотын анхны наад маань маш амжилттай болж харагдчихээн. Тэгээд бүх оролцсон хүүхдүүдэд маш их баярлалаа. Ямар гоё юм бэ? Зарим шүлгэн дээр бүр ингээд хамаг би одоо ингээд тэ огшоод тийм сайхан болж байна. Тэг хүүхдүүдэд маш их баярлалаа. Тэгээд хүүхдүүдэд бэлдэж оруулсан бас ээж аав нартай маш их баярлалаа. Тулга клубийнхаа хамт олондоос маш их баярлалаа. Бажаа ихчтэй баярлалаа ирж оролцож байгаад. Тэгээд миний хувьд одоо яг энэ сайхан шүлэг уншуулах энэ одоо юу гэмдэ арга гэх юм уу те энийг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Энийг нэг цаана хүүхдүүд шүлэг уншаад байгаа юм шиг мөртлөө амны хайрцаг маш сайжирдаа. Бид нар ингээд Монгол сургуульд бид нар шүлэг уншдаг ангидаа шүлэг цээжилдэг. Энэ нь Монгол хүүхдүүд маань нэг англи хэлээ сураад ирэхээр хэл нь ингээд англи хэлээр яригдаг тэр юунд олцоод байдаг. Тэгтэл шүлэг уншаад зүр цэцэг хэлээд түргэн хэллэг сураад ирэхээр хүүхдийн монголоор ярих амны хайрцаг маш сайн болдог шүү. Тийм болохоор энийгээ үргэлжлүүлээрэй ээж аваадаа тийч хэлмээр байна. Шүнжин бөвөөсөн, норсныг хурааж, өдөржин бянцуулсан, алган дурсан цэцэг гэж амьсгалаараа чиртүүлээгүй амин хайртай ээжийнхээ ачлалыг яаж хариулна да. Өвөрт манцсан нар гэж ингэрээрээ шалхлаагүй элгэн хайртай ээжийнхээ энэрлийг яаж эргүүлнэ дээ. Чихнүү чимиг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зориг дөвөг дайцсан минь өв их эрдэнэ. Сонсох бүр яруу баялгыг гайхан баясч сод их бэлэг төмөн югэм бишрэн магтмоо би. Урдын бэрх цагт улс Монголын хэд заяаг уйтгарлан бодоход урам зургийг минь сэргээсэн. Өөдлөн дэвчхийн төгсөвтайд нэтгүүлсэн. Өрнөн бадрахын шинж бүрдсэн өгдийн минь хэл. Мөрөн гол цутгаланд ширгэшгүй их далай мэд мөнхөд өр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч хөндийн цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт хөгжим мэт яруу басланд монгол хэл минь. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ. Сонсох бүр яруу баялгыг гайхан байсч сод их бэлэгт төмөнийг бишрэн магтмоо би. Би монгол хүн аргалын утаа бүргэсэн малчны гэр төрсөн би атархийн нутга үлгийн мэндэж боддоо. Цэнхэр манай сууналсан асын бараа шилтээр цэлгэр сайхан нутга сэтгэл багтан харахад үлээж байгаа салхинд үсэж байгаа юм шиг өршөөлт ээжийн минь гар илээж байгаа юм шиг ингийн сайхан сангад илэх зүрхмийн догтолж хосгүй баярын нулимс хоёр нүдийн минь бүрхтэй. Клубын Артурна. Тэр яг тэр нөхөсөө гэдэг. Тийш очоод. Тэр юм дээр зогсоо. Тэгээд ямар мундаг авьяастай хүүхдүүд байваа. Тэгээд дараа жилийн уралдааны төрөө магнаа болцоогоорой гэж бүгдээрэнд нь өрөөё. За одоо за ихэж за өргөмжлөе. За би энэ за эрхэм хүндэт Тэмүүлэнгийн Есүс танд Колорадо мужийн хүүхэд багчуудын дунд монгол хэлээр зөв ярьж уран унших чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уран жиргээ 2026 онд амжилттай оролцсон бага насны англид 3 дугаар байр эзэлсэн тул баяр хүргэн өргөмжлөл хадгалууллаа.